Сэндийн энх бод контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут. Сайн байцгаана уу ирхэн үзэгчдээ. Комендатор нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэх бэлэн болж байна. Энэ удаагийн зочноор Монгол Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Эрдэнэчимг урьж ирээд байна. Та сайхан намарч байна уу? Сайхан. Та бүгд сайхан намарч байна уу? Сайхан. За Монгол Эмэгтэйчүүдийн холбоо удахгүй ус их хурлаа хийх гэж байна. Энэ даасан гарагт. Яг их хурл гэж хуучин уламжлалаар хүмүүс яриад байгаа. Ер нь бол одоо Монголын эмэгтэйчүүдийн холбооны дүрмээр холбооны эрх барих дээд байгууллага чуулган гэдэг нэртэй болсон 5 жилд нэг удаа чуулдаг юм ёстой. За чуулган маань болно. За төлөөлөгчдөө одоо урьж 3,000 төлөөлөгч оролцох. Тэгэхээр энэ 3,000 төлөөлөгчтэй гэдгийг бас хүмүүс андуураад байгаа юм. Юу гэхээр зэрэг Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачлагаар 2006 онд анх удаага Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойгоор Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн анх дахь чуулганыг чуулж Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөрийг баталсан юм л да. За тэр бол холбооны чуулган биш. Өөрөөр хэлэх юм бол холбооны санаачлагаар Монголын нийт эмэгтэйчүүд холбоонд багтдаггүй, хамрагддаггүй, ер нь одоо чөлөөтэй хүссэн нийт эхчүүд эмэгтэйчүүд нэгдэж чуулж байгаа л гэсэн үг юм байна. За тэр чуулганаас бол 3 жил тутамд нэгдсэн чуулганд чуулж Монголын нийгэмд тухайн үед хамгийн тулгамдсан энэ асуудлаар иргэний нийгмийн хяналт үнэлгээ хийж түүнийхээ дүнг хэлцэж байя гэж ингэж тогтсон. Тэгэхээр зэрэг энэ Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулган энэ жил 5 дахь удаага чуулгах гэж байгаа. Энэ 10 сарын 11-ний өдөр Улаанбаатар паласын их танхимд 3,000 шахам эмэгтэйчүүд улс орны өнцөг болон бүрээс ирээд за тэгээд өнөөдрийн нийгмийн тулгамдсан асуудлыг эхчүүд эмэгтэйчүүд энэ нийгмийн ёс суртахуун ёс зүйн асуудал байна гэд. За ингээд өнгөрсөн зуны 2 сарын хугацаанд бол бид нар энэ ёс зүй ёс суртахууны асуудлаар 10 багц 56 одоо зөвлөвхий ийм санал асуулга бэлтгэж улс орон даяар явуулсан. За энэ Монголын эмэгтэйчүүдийн холбооны 58 гишүүн байгууллага 6777 санал асуулгыг одоо хүмүүсээр бүглүүлж саналыг авч ирүүлсэн. За эндээс бол 6535 саналыг хүчинтэй гэж үзсэн байгаа. За ингээд одоо санал асуулгынхаа дүнг бид нар өнөөдөр 5 дугаар нэгдсэн чуулганаараа 10 сарын 11-ний өдөр одоо Улаанбаатар паласын их танхимд үр дүнгийн хилцэх гэж байна. За тэгэхээр та бол Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлж чуулганыг одоо яриад байна. За Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол ууган эмэгтэйчүүдийн байгууллага шүү дээ. Тэгэхээр 90 гаруй жилийн түүхтэй. Тэгэхээр зэрэг одоо 12 удаагийн социализмын үед бол эмэгтэйчүүдийн их хурал гэж нэрлэжсэн. 90 оноос хойш бол дүрмээ өөрчлөөд Монголын эмэгтэйчүүдийн холбоо төрийн бас байгууллага болоод 90 оноос өмнө бол төр олон нийтийн статустай төсвөөс одоо санхүүждэг байсан. За 90 оноос хойш бол одоо төрөөс төсвөөс ямар нэгэн одоо нэгч төгрөг авалгүйгээр өөрсдөө төрийн бас байгууллага байгуулад гэхдээ өмнөх одоо 24 онд байгуулагдсан одоо байгууллагынхаа уламжлалыг одоо аваад шинэ нөхцөлд одоо хөгжүүлнэ гэж дүрмэндээ тусгаад за ер нь тэр үед бол одоо албан байгууллагууд дээр үйлдвэрчнээс бусад одоо бүх байгууллагыг бол одоо татан болгож ирсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг тийм үед урд үеэ одоо бас үгүйсгсэн ирээдүйн өнөөдрөөс эхлэн гэсэн одоо нэг тийм үед бол Монголын эхчүүд эмэгтэйчүүд одоо энэ 24 онд Монгол улсад анх байгуулагдсан байгууллага бол бидний одоо их үндэс юм аа. Бид тэр байгууллагыг уламжлан авч шинэ нөхцөлд хөгжүүлнэ гэж хэлэх ухаан бас тэр үедээ одоо зориг гаргаж дүрмэндээ тусгаж ирсэн юм л да. Тэгэхээр энэ байгууллагын их хурал бол 90 оноос хойш чуулган нэртэй болсон. За ингээд энэ удаа яг одоо нэгдсэн чуулганы маргааш нь буюу 10 сарын 12-ны өдөр манай холбооны 12 дахь ээлжид чуулган чуулнаа. За тэгэхээр та тэр 12-ны ээлж чуулганыг л нэлээд сонирхож асуух гэдэг шиг байна тий. 10 чуулганаар бол за мэдээж хэрэг хилцэх асуудал зохион байгуулалт асуудал хэлсэн тий. За түрүү өөрөө хэллээ. Энэ тулгамдсан асуудлыг хэлэхдээ бол өөрөө тийм хэллээ шүү дээ. Ёс суртахуун ёс зүй гэсэн асуудал энэ судалгааны дүгээр гарсан. Судалгааны дүр дүн гарсан. Тийм ээ. Тий. Тэгэхээр би одоо бодож шүү дээ. Монголын эмэгтэйчүүдийн хувьд одоо энэ тулгамдсан асуудал маань энэ ёс зүй тэ ёс суртахуун гэж байгаа бол энэ манай Монголын нийгмийн тулгамдсан асуудал болж байна. Тулгамдсан асуудал өнөөдөр үнэхээр мөн. Тийм. Нэг удаад монголчууд
хэлж байна. Эхчүүд эмэгтэйчүүд дийлэнх хэлж байна. За энэ судалгаанд хамрагдсан хүмүүсийн 71% нь эхчүүд байгаа, эмэгтэйчүүд байгаа. Үлдсэн хувь нь бол эрэгтэйчүүд бас оролцсон. 28.2% нь төрийн захиргааны байгууллагын ажилтнууд оролцсон байлээ. За тэгээд одоо бизнесийн хувийн хвшлийнхэн бас нэлээд хувийг одоо эзэлж байгаа. Тэгээд үлдсэн нь бол 8.1 бас 1-2-3% нь малчин иргэд бол оролцсон. За тэгээд үлдсэн нь бол бусад гэсэн ангилд хамрагдаж байгаа л да. Тэгээд насны бүлгийн хувьд авч үзэх юм бол одоо бас их сонирхолтой. Юу гэхээр зэрэг 12.8% нь 16-аас 25 насны залуучууд бас оролцсон. Харин 26-аас 55 насны одоо эд хөдөлмөрлөх тийм ээ ийм идэвхтэй үедээ явж байгаа иргэд бол 66%-ийг эзэлж байгаа. Тэгээд үлдсэн одоо бас 20 орчим хувь бол 56-аас дээш насны одоо иргэд оролцсон. Насны бүлгийн хувьд бол бас хамрагдалт бол харьцангуй их сайн байна гэж үзэж байгаа. За тэгээд энэ судалгаанаас гарсан одоо нэг сэтгэл эмзэглүүлсэн зүйл юу гэхээр зэрэг үнэхээр одоо энэ нийгмийн тулгамдсан асуудлыг ёс зүй ёс суртахуун гэж үзэж байгаагийн илрэл бол судалгаанд хамрагдсан хүмүүсийн 95% нь манай нийгмийн ёс суртахуун ёс зүйн байдлыг дунд ба муу гэж үнэлсэн. 319 хүн буюу 4.5% нь бол одоо сайн гэж ингэж үнэлсэн ийм л байгаа юм. Энд чинь уул нь аливаа юмны дээд хэмжүүрч уул ёс зүй ёс суртахуун болдог шүү дээ. Тэгэхээр энэ хүн дээр нэгдүгээр нь нийгмийн асуудалд орсон гэсэн үг. Тий, ер нь эртний одоо гүн ухаанч, философичд, эрдэмтэн мэргэд юу гэж хэлсэн байдгүй гэхээр зэрэг ёс суртахуунаар дороотсон нийгэм мөхтгөөл гэж одоо ингэж одоо хэлсэн байдаг. Тэгэхээр зэрэг ёс суртахууны төлөвшил гэдэг бол одоо хамаг юмны үндэс байдгийн байна. Тэгээд бид нар бас ажлын хэсэгтээ мэргэжлийн улсуудыг орууллаа. Энэ чиглэлийн ном зохиол, эрдэмтэн мэргэдийн үг сургаал, янз бүрийн юм одоо уншид танилцлаа. За ингээд үзэхэд бол ер нь ёс суртахууны төлөвшлийн асуудлыг анхаарахгүй бол ямар ч улс төрийн асуудал, ямар ч эдийн засгийн асуудал бол одоо хямралын гол шалтгаан байдгүй. Улс орон нийгэм хямарч байгаагийн одоо гол шалтгаан нь бол ёс суртахууны одоо төлөвшилд байдгаа л гэсэн ийм юм одоо ярьж байна. Тэгэхээр одоо нийгмийн маш чухал асуудал эмэгтэйчүүд одоо хамгийн түрүүнд яаж шин тий асуудлыг дэвшүүлж шийдэх шийдвэр. Эхчүүд эмэгтэйчүүдэд бас нэг ийм зүн совин сэтгэл зовнсон одоо юм байдгийн байна гэдгийг би бас их хараад гайхаж байгаа. Юу гэхээр зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг юу гэж үзэх вэ гэдэг ингээд бид нар одоо нэлээд олон асуултууд 10-аад асуултууд ингэж тойрч сууж аваад гаргасан л да. Тэгээд тэр дотроос одоо ингээд одоо санал бодлыг судлахад ер нь бол хамгийн тулгамдсан асуудал ёс суртахуун, ёс зүй юм байна гэж ингэж дийлэнх олонх нь гаргаж ирсэн явдал бол ер нь бол энэ юуны нийгмийн шинжилгээ ухааны эрдэмтэд юу гэж хэлж байна вэ гэхээр зэрэг энэ ёс зүйн асуудал, ёс суртахуун гэдэг бол хүн төрлөختний, оюунт одоо хүн төрлөختний эрт дээр үеэс одоо бий болгосон амьдралын хим хэмжээ, норм юм байна л да. Тэгэхээр зэрэг энэ амьдралын хим хэмжээ, норм өөрөлдөх юм бол тэр дотор бол нэр төр, нэнжин сэтгэл, үнэнч шудраг байдал байдаг юм уу? Эсвэл одоо хариуцлага, үүрэг гэдээ одоо энэ ёс суртахууны үндсэн гол одоо агуулга ойлголтууд байна. Тэгэхээр зэрэг энэ зүйлс бол эрт дээр үеэс ингээ хүн төрлөختөн бий болгож ингэж амьдралдаа хэвшүүлээд бичигдээгүй хууль. Тийм. Энэ чинь нөгөө нэг хүн байхын үндсэн юм шүү дээ. Хүн байхын үндсэн тийм. Бос нь адгуусаас өдрийг нэхэхгүй шүү дээ, тийм. Одоо тэгээд бичигдээгүй хууль учраас энэ бол хүний оюун санаанд байх гэдэг бүр хүний генд суусан байдаг гэж ингээд зарим эрдэмтэд үзэж байгаа юм л да. Тийм учраас өнөөдрийн нийгэмд гарч байгаа энэ ёс суртахуун, ёс зүйн одоо энэ харш үзэгдлүүд байна шүү дээ. Монголын харуулж байгаа гээж байгаа энэ үзэгдлүүдийг хизээч хүн мартдаггүй. Ягаад тэгэхээр зэрэг хүний генд нь тэрийг эсэргүүцэх нөгөө үндэс нь бодиттой оршиж байгаа учраас эднийг хизээч мартахгүй ард түмэн бол дандаа нэхэж шаардсаар идэг гэсэн одоо тийм зүйл одоо хүртэл байлээ. Тэгэхээр манай эхчүүд бол одоо тэр мянган жил өөрсдийн одоо ухамсарт суусан өнөөдөр 70 ухамсарт одоо байгаа сэргээхийг шаардж байгаа тэр ёс суртахууны одоо үнэлэмжээ ингээ санаа зовж гаргаж ирж хамгийн гол нь одоо санал асуулгад оролцсон хүмүүсийн 80% нь бол энэ ёс суртахуун унснараа юунд одоо их нөлөөлөх вэ гэж ингээд асуухаар зэрэг ирээд хойч үеийнхаа төлөвшөлд санаа зовж гин гэж ингэж хэлж байгаа. Тэгээ улс орны тусгаар тогтнолын асуудал орж ирж байгаа. Бие даасан одоо бүрийн эрхийн асуудал орж ирж байгаа. Тийм. Улс орны хөгжлийн тухай яриад хэрэггүй тийм.
За Монголын эмэгтэйчүүдийн байгууллага энэ байгууллага бол бас олон жилийн түүхтэй сая өөрөө хэллээ тий. За би одоо санд бас ер нь бол Монголд бол одоо тийм хүчрхэг төрөмбөс байгууллага байсан шүү дээ. Байдаг байсан тий. Ер нь бол Монголын орчуудын хэвлэлийн хороо, Монголын зохиолчдын хэвлэлийн хороо, Монголын эмэгтэйчүүдийн хороо гээл тий. Одоо ийм төрөөс гадна ирнэ төрөөс санхүүжиж тэгсэн ирнэ одоо төрийн үүрэг олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг. Олон нийтийн үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага болно шүү дээ. За санаж байна одоо эмэгтэйчүүдийн байгууллага жишээлбэл одоо миний одоо мэдхээр бол одоо зохиолч удуулга тэргүүлж ийсэн. Удуулгаан дараа бол одоо пагон дулмгаа удирдах байсан. Пагон дулгаан дараа бол одоо мөнхөө гэдэг одоо бас мундаг эмэгтэй удирдагч удирдчлаа. Дараад нь бол тантай хамтыг ажиллаж ийсэн. За гэрэл сүрэн дараа бас удирддаг байлаа тий. Тэгээ та залгамжлал явсан. Тэгэхээр энэ байгууллага бас их түүхтэй. Тэгэлгүй яг манай хамгийн анхны одоо дарга бол бүсгүйчүүдийн тасаг гэж байгуулагдахад ууган зохиолч Дашдаржийн Нацагдэржийн гэргий дамдны пагамдлам гэж одоо эмэгтэй байсан байдаг. Дараа нь одоо ардын хувьсгалын их жанжин удирдагч Сүхбаатарын гэргий Нэмэндэн Янжмаа гэж одоо манай хоёр дахь дарга байсан. Тэгээд саяны одоо таны дурдсан одоо энэ Монголын нийгэмд нэр хүндтэй, алдар хүндтэй, оюун бэлэгтэй, авиас чадвартай одоо ийм олон манлайлагч эмэгтэйчүүд бол манай байгууллагыг одоо толгойлж явсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ байгууллагыг байгуулсан, тэгээ удирдах явсан, за тэгээ уламжлан хөгжүүлсэн гэд ингээд ярих юм бол би хамгийн сүүлийн одоо 3 даргатай бол хамтарч ажиллаж байсан. Доржийн мөнхөөгийн дараа бол Гомбын Ташаа гэж байсан. Та хэлсэнгүй. Тэгээд гэрэлсрэн дарга байсан. За энэ 3 хүнтэй одоо хамтарч ажиллаж тэдний одоо хийж бүтээсэн үйлсийг бол үргэлжлүүлж тэгээд тэднээс одоо маш их зүйлийг одоо суралцж амьдралын одоо арвин баялаг дуршлага тэр одоо нэгт нэмбай нэхур ажил энэ бүхнээс нь бол одоо өнөө цагийн биднийхэн бол юм сурч авсан. Тэгээд одоо энд дурддагтаагүй сая одоо сүүлийн 3 хүнээс одоо бусад хүмүүстэй бол би бас ингэж амьд өөрийнхөө биеэр учрах тийм завшаан таараагүй л дээ. Ягаад тэгэхээр эн чинь бол түүхийн одоо бас харьцан урт хугацаа байна. За гэлээхдээ сая бол бид нар одоо удмаа дээдлийгээд манай нэг гишүүн байгууллага тэрийн бас байгууллагын санаачлагаар энэ нийт дарга нарынхаа намтар түүхийг наривчлан судлаад ингээд заримаар нь үзэсгэлэн гаргаад заримаар нь сонин гаргаад тэгээ нийлүүлээд манлайллын түүчийг гэж одоо ном гаргасан. За ингээд тэр хүмүүсийн амьдрал тэмцлийг одоо уншиж судалж яхад бол ерөөсөө энэ хүмүүсийн хувийн амьдрал гэдэг бол тэр тухайн цаг үеийн нийгмийнхаа илэрхийл болсон манай одоо эмэгтэйчүүдийн байгууллагын соёлтой салшгүй холбоотой явж ирсэн байна. Тэгвэл манай байгууллагын одоо амьдрал үйл ажиллагаа гэдэг бол манай Монгол улсын түүхэн цаг хугацааны одоо тэр тодорхой нөхцөл байдалтай маш их холбоотой байж ирсэн байна. За тэгээд эдгээр хүмүүс бол яг хувь заяаны гэгээн учрлаар Монголын эмэгтэйчүүдийн одоо ууган байгууллагыг толгойлох тийм ээ удирдах чиглүүлэх одоо ийм албанд одоо хашиж байсан ч гэлээ гэсэн ороо бусгай цаг үеийн одоо байдлаар бол одоо бас хилмигдсэн зовсон одоо ийм байдал бол одоо бас их харагддаг. Тэгэхээр зэрэг одоо түүхэн хүний намтар, хувь хүний намтар гэдэг бол одоо түүх байдгаа гэж одоо бас эрдэмтэн мэргэд хэлсэн байдаг. Энэ бол одоо яхаарахгүй үнэн үг юм байна гэдгийг бол одоо бид залгаас түүхийн залгаас маш их тодорхой үйл явдлууд л одоо байдаг юм байна. Та бол одоо ингээд Эрдэнэт дараас хойш 2010 оноос хойш одоо энэ байгууллагыг тасралтгүй удирдах шүү дээ. 2000 оноос хойш. 2000 оноос хойш тий. 2000 оноос хойш 18 жил үз. Тэгэхээр за ер нь юу гэдэг яг нэг сүүлийн ингээд зах зээлийн жилүүд ингээд төрийн байгууллагууд бүгдээрээ зах зээлийн одоо энэ шуургууд нэрвэгдсэн шүү дээ. Олон төрийн байгууллагууд байхгүйсэн. Тий. Энэ олон төрийн байгууллагууд одоо хүч суларсан. Олон төрийн байгууллагууд одоо нэрэн дээрээ бол одоо тогтдог юм байгаа тий. За маш олон төрлийн байгууллагууд өөрийнхөө нэг тийм арга зүйн амьдарч байгаа. Гэхдээ эмэгтэйчүүдийн одоо Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол одоо ингээд юу гэдэг нийгэмд бас байр сууриа хадгалсаар тий. Одоо юу гэдэг өсөн дэвдсэн байдал бол ингээд харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр яг та өнөөдрийн байдлыг хэлээд өгдөө. Өнөөдөр эмэгтэйчүүдийн холбоо ямар нөхцөлтэй байна? Тий. Тэгэхээр зэрэг юу л да би ч одоо 2000 оноос ерөнхийлөгч хэвлэл эрхлэгчээр сонгогдсон боловч яг энэ байгууллагад бол 1990 онд орж ирсэн. Би 1990 онд Москвагийн одоо нийгмийн ухааны институт буюу намын дээд сургууль тэрнээс өмнө намын дээд сургууль гэдэг нэртэй байжгаад яг биднийг төгсгöd бол нийгмийн ухааны институт болсон юм л да. За тэгээд хүмүүс бол яг намын дээд сургууль гэдгээр нэг сайн мэддгийг. Тэгээд намын дээд сургуулийг төгсгөхдөө би энэ
олон нийтийн байгууллагын удирдлагын зарчмаар диплом хамгаалсан. За тэгэл яг төгсөөд ирэхэд Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийг шинээр байгуулж таарад мөнхөө дарга намайг дуудуулаад 5 хүн өрсөлдсөн сонгуульд одоо оролцуулаад ингээд би Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдсон юм байна. Өөрөөр хэлэх юм бол цоо шин одоо бас залуу тэр цааш эдтэй байсан байхад тэр. За би ч одоо 59 оны гахаа жилдээ хүн шүү дээ. Одоо тэгээд тэр үед хэдтэй байсан байж таарах уу. Гэхдээ би их сургуульд одоо газар зүйн физик газар зүйн багш байж байгаа залуучуудын байгууллагад одоо ороод ингээд намын сургуульд яваад ингээд цоо шин одоо олон нийтийн байгууллагын чиглэлээр шинэ эрдэм нам сураад ингээд ирэхэд бол намайг энэ эмэгтэйчүүдийн олон нийтийн байгууллага хүлээж авсан юм байгаа. Тэгэхээр зэрэг би тэр залууч байж, ирч хүчтэйч байж, шинэ одоо зарчим ёс юмыг бол мэддэгч байж, тэгээд зах зээлийн одоо шинэ нийгэм шинэ тогтолцоо бол эхэлж исэн л да. Тэгэхээр зэрэг энэ үед бол надад цоо шин тийм төрийн бас байгууллагын удирдлага менежментийг хэрэгжүүлэх тийм үүрэг бол оногдсон юм. Тэгээд энэ бол нэг талаасаа маш их сорил байсан, сонирхолтой байсан. Тэгээд одоо хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байжгаад тэгээд эн чинь төрийн механизм, эмэгтэйчүүдийн хөгжлийн төрийн механизм, эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллага гэдгийг чинь одоо жинхэнэ ялгаж өгсөн шүү дээ. Одоо 90 оны ардчилсан хувьсгал чинь. Тэгээд төр бол эмэгтэйчүүдийн хөгжлийн механизмтай байх ёстой байна гэд 92 онд очир утгын үед шиг санагддгийн хүн амын бодлого хөдөлмөрийн яамд эмэгтэйчүүдийн тасаг гэж анх байгуулсан. За тэгээд тэр эмэгтэйчүүдийн тасгийн дараагаар намайг хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дараагаас аваад 2 жил тэнд бол одоо товилсон. Төрийн алба хашсан. За тэгээд дараа нь эмэгтэйчүүдийн холбооны их хурал болж дашаа дараагаас одоо гэрэлсрэн дарга одоо хүлээж авах тэр хурал болоход холбооны дүрм өөрчлөгдөөд дэд ерөнхийлөгчээ бас сонгодог болсон юм. Тэгээд яг уу ер нь бол заалнаас Эрдэнэцэн амгалан битэрийн нэр бол одоо твшсэн байсан. Тэгээ гэрэлсрэн дарга хурлын завсарлагаанаар Эрдэнэ чимгээ хоёулаа хамтарч ажиллуулж юу гэж бодож ийн гэж санал тавиад тэгээ би газрынхаа даргын их жаргалаас асууж одоо бас зөвшөөрөл аваад ингээд холбооны дэд ерөнхийлөгчээр 93 онд сонгогдоод ингээд 93 оноос 2000 он хүртэл 7 жилийн хугацаанд манай гэрэлсрэн дарга ерөнхийлөгч байсан. За тэгээд ерөнхийлөгч гэрэлсрэн даргыг улсын хурлын гишүүн болоод сонгогдоод явхад 2000 онд намайг ерөнхийлөгчээр сонгоод тэгээ 2003 онд, 2008 онд, 2013 онд гээд одоо би одоо 4 удаагийн сонгуулиар ерөнхийлөгчээр сонгогдож байгаа хүн л дээ. Тэгэхээр зэрэг таны гол асуулт нь бол ингээд эмэгтэйчүүдийн холбоо харьцангуй тогтвортой бас чадвартай ажилласан байна гэж ингэж хэлэх шиг боллоо. Тэгэхээр зэрэг энэ бол одоо яа харахгүй манай холбоог хүндэтгэж, тойрон хүрээлж, дэмжсэн одоо идэвхтэн сонгуультан, идэвхтэн дэмжигч эхчүүд эмэгтэйчүүдийн одоо энэ хүч одоо энэ байгууллага оролцоо энэ байгууллагыг ийм болгосон. Юу гэхээр зэрэг одоо төрөөс бол бид нар нэгч төгрөгийн санхүүжилт аваагүй. Харин олон улсын байгууллагаас бол одоо төсөл хөтөлбөрийг бол нэлээд авч ирсэн. 2000-ад он 2010-ад оны хүртэл бол гендер гэж хэлдэг байлаа шүү дээ. Тэгэхээр зэрэг ер нь бол ярьдаг юм л да. Мөнгө гэдэг бол чухал биш. Мөнгө их байх, бага байх нь бол их хамаатай биш. Харин мөнгийг хэн зарцуулж байна уу? Юунд зарцуулж байна уу гэдэг бол одоо яаж зарцуулж байна уу гэдэг бол хамгийн гол асуудал гэж тийм нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн шугамар гендерийн мэдрэмжтэй төсөв гэдэг одоо хөтөлбөрийн төсөл дээр би үндэсний сэнжээч мэрэгчлэнээр ажилласан юм л да. Тэгэхэд одоо ирсэн нүүбийн 150 шахам одоо ийм зөвлөх мэрэгчлэн одоо эдийн засагч докторууд байдаг гэсэн. Тэр үеэр ирсэн эмэгтэй бол одоо тэгж бид нарт хичээл зааж ирсэн. Тэгэхээр зэрэг бид бол их мөнгөтэй байгаагүй. Мөнгөний хэмжээндээ биш үү? Мөнгөний хэмжээндээ биш. Бид тэр одоо мөнгийг бол арвижуулсан, аригсан, зөв зарцуулсан, тэгээ эхчүүд эмэгтэйчүүд маань дэмжсэн, дандаа өөрсдийнхөө үйл ажиллагааг бол өөрөөсөө гаргасан тийм ингэж гаргасан. За тэгээд одоо өнөөдрийн Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол тэр бум гар төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, ажлын байртай 270 м2 орчин үеийн офистай, 600-700 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй гэд ингээд бодохоор бол яг хуу их баян улсуудад бол энэ эдийн тэмдэгтэй бага та байх л та. Ер нь бол нэг хувь хүний нэг байр Харин одоо хувийн компани байсан бол одоо нэлээд яасан байна шүү дээ. Тов хийцэн байх нь шүү дээ, тий? За тэгэж бас болох юм. Өөрөөр хэлбэл энэ байгууллагыг удирдах ажилсныхаа хувьд гээд үзэх юм бол хэрвээ би зүгээр олон нийтийн сонгуульд одоо ажлыг хүлээгээгүй тийм ээ ингээл дандаа дахин сонгогдож яваагүй хэрвээ зах зээлийнхэнд нэг одоо компани захирал болоод хувьдаа юм хийсэн бол одоо нэг эдийн зэргийн юм байж болох юм гэж зүгээр одоо таашуул бизнес хүний хувьд сэтгэжээ л да гэж болох юм. Гэхдээ бол би одоо энэ эхчүүд эмэгтэйчүүдийн одоо энэ дийлэнх холонхын итгэлийг хүлээгээд энэ байгууллагад ажилласнараа бол харамсдаггүй бас бахархдаг.
Тэгэхээр энэ одоо бол ингээд маш олон төрлийн өмсөө бол ингээд гаднаас хамаарч идэв шүү дээ. Бусдаас. Тэгдэг. Тийм ээ? Тий. Тэгэхэд бол юуны хувьд бол одоо Монгол эмэгтэйчүүдийн холбоо бол ерөнхийдөө би сонсч ирсэн ерөнхийдөө ингээд санхүүгөөд сайн хэллээ шүү дээ. Чадварчсан тий. Бусдаас хамаарал болсон. Энэ айгүй чухал үзүүлэлт юм шиг. Ер нь бол юу шүү дээ. Манай 2010 он хүртэл бол манай юу санхүүжилтийн 76% бол гадаадын төсөл хөтөлбөр эзэлдэг байсан юм. Тэгэл бид төсөл хөтөлбөрөө бол дандаа одоо арвилж хямгалж дараагийн үед юм үлдээж ингэж одоо байгууллага бэхжүүлсэн. Тэрний дараа эхчүүд эмэгтэйчүүд өөрсдөө хөрөнгө оруулдаг тийм чадвартай болсон. Заавал баячууд биш. Ер нь бол манад их баян эмэгтэйчүүд ханддаггүй л дээ. Ер нь бол дундаас доошны эмэгтэйчүүдтэй л ажилладаг штеп. Гэт бодохоор зэрэг одоо манай саяны санхүүгийн тайлан гарахад бол манай санхүүжилтийн 98% нь өөрсдийн дотоодын үйл ажиллагаанаас байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол бид дотоодын нөөц бололцоогоо дайжилсан, үндэсний чадварт дээшилсэн гэсэн үг. Ер нь бол юу гэдэг төрийн өмс байгууллагуудыг эрүүлдсэн гэсэн үг шүү дээ бол тий. Тэгэлгүй яг альва нэг нам улс төрийн хүчин юм уу эсвэл төр засаг гэдэг чинь одоо үндсэндээ намын одоо үзэл сурталын хэрэгсэл шахуу болчиход байгаа. Гэт бодохоор зэрэг бид нар хувийн компаниас ч мөнгө гойдгоо. Яг манай идэвхтэн дэмжигч хувийн компанитай эмэгтэйчүүд бол өөрсдөө одоо хураамжаа төлөөд манай үйл ажиллагаанд ордог. Хураамжаа төлж чадахгүй нэг хэсэг бүлэг эмэгтэйчүүдийнхаа хураамжийг манад хандвилдаг гэд ингээ бодохоор эмэгтэйчүүд бие биенээ дэмжиж одоо ингэж яваа гэдэг утгаараа хувийн хвшлийн эмэгтэйчүүд бол манад чухал ач холбогдолтой. Гэлээхдээ энэ хувийн хвшлийнхэн бол дандаа дундаас доогуур шатны л одоо ийм жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд холбооны хувьд бол нэг бий бол нэг шинэ зүйлийг хийсэн юм уу? Нэг шат акц юм зараад байгаа байхгүй юу? Одоо жишээл юу гэдэг байгууллагын жишээл бол ингээд энэ хуугийн гишүүнчлэлтэй байдаг байсныг энэ байгууллагын гишүүнчлэлтэй болгоцсон. Тэгээ энэ бол одоо их дэвшилж хараад байгаа байхгүй юу? Тийм, Монголын эмэгтэйчүүдтэй холбоо бол эмэгтэйчүүдийн сайн дураараа өөрсдөө эвлэлд нь нэгдэж байгуулсан иргэний нийгмийн буюу төрийн бас байгууллагуудын холбоо. Манайх одоо яг ер нь нэг 70 гаруй гишүүн байгууллагатай явж байгаа л тэгээд яг нэг 2 жил манайх ч нь бол гишүүнчлэл нэг нээлттэй орж идэг гарч идэг байгууллага шүү дээ. Тэгэхээр зэрэг 2 жил хэрвээ үйл ажиллагааныхаа тайлан өгөхгүй бол бид нар автоматар хасчихдаг. Тэгэл энэ жилийн ерөнхий зөвлөлийн хурлаар бас нэг хэдэн 2-3 байгууллага хасаал тэгэл одоо манайх бол нэг 69 гишүүн байгууллагатай гэж яг одоо чуулганы өмнө албан ёсоор одоо чуулган төлөөлөгч оруулах хэвээр байгууллага ингээл жигсахаар бол тэгж гарч ийн л да. Тэгэхээр зэрэг та хэллээ энэ шат таксан гэж. Тэгэхээр энэ бол одоо бас л Монголын иргэний нийгэм тэр дундаа эмэгтэйчүүдийн иргэний нийгэм хөгжиж байгааг юм бас нэг илэрхийлэл. Өөрөөх юм бол эмэгтэй хүн одоо иргэн хүн гэдгээ одоо баталж эмэгтэй хүн нийгмийн одоо субъект объект биш тийм ээ субъект идэвхтэй хүн гэдгээ одоо баталж эмэгтэй хүн өөрөө амьдралынхаа асуудлыг шийдэж гин гэдгээ баталж тэгээ эвлэлд нь нэгдээд өөрсдийн одоо байгууллага байгуулад тэгээ холбоондоо нэгдэж гин гэдэг бол одоо бас иргэний нийгмийн хөгжлийн нэг их илэрхийлэл юм байгаа юм л да. Тэгэхээр би танд дахин яагаад иргэний нийгэм гэж хэлээд байна вэ гэхээр зэрэг энэ төрийн бас байгууллага гэдэг нэр томьёо орчуулгын хувьд бол надад буруу юм шиг санагддаг. Тэгэхээр зэрэг төр гэдэг бол одоо их хурал ч юм уу, ерөнхийлөгч ч юм уу, ерөөсөө Монголын одоо төр шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг Монгол улсад Монголын төрөөс гадуур хинч байхгүй. Төрийн бус юм гэж байхгүй. Иргэн хүнч байхгүй, байгууллагч байхгүй, аж ахуй нэгжч байхгүй. Тэгэхээр зэрэг энэ томьёол нь буруу. Засгийн газрын бус байгууллага буюу non governmental organization гэдгийг бол манайх одоо их олон үг хэлнэ гэж бодсон болов уу, яасан бол ингээд төрийн бус гэд нэрлэлсэн. Тэгэхээр зэрэг Монгол улсад төрийн бус юм нэгч байхгүй. Харин засгийн газар гэдэг бол гүйцэтгэх засаглал, тийм ээ, өөр статустай. Тэгэхээр засгийн газрын бус байгууллага бол одоо төрийн бус байгууллага гэдэг ухтхунд ор явж байгаа. Төрийн бус байгууллагын хууль нь ч одоо ийм нэртэй байгаа. Бид бол эхчүүд эмэгтэйчүүд өөрсдийнхөө байгууллагыг civil society organization буюу одоо иргэний нийгмийн байгууллага гэж ингэж одоо нэрлүүлэх дуртай байдаг юм байна. Тэгээ иргэний нийгмийн хөгжил бол одоо бас нийгэмд их юутай шүү дээ, өгөөжтэй. Тэ? Ер нь одоо нийгэм хэр зэрэг хөгжиж байна, хэр зэрэг ардчилсан байна гэдгийн хэмжүүр бол одоо энэ иргэн хүний бие даасан байдал, иргэдийн эвлэлд нэгдсэн сайн дурын байгууллагуудын хөгжил, тэд нар маань эргээд нийгэмд хэр зэрэг одоо хувь нэмрээ оруулж ин гэдгээр хэмжигддэг бас нэг тийм байгаа нийгмийн шинжилгээ ухаанд. Тэгэхээр манай Монголын эмэгтэйчүүдийн байгууллага за ингээд дотооддоо бол хөлийн зөвшөөрөгдсөн тий. Олон эмэгтэйчүүдийн байгууллагын одоо юу гэдэг ингээд дээвэр байгууллага гэдэг нь зөвшөөрөгдөд явж байна. Тэгэхээр гадаад орчинд. За яг Монголын эмэгтэйчүүдийн холбоо
2008 онд 2007 онд юм байна. Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган буюу Global Summit of Women гэдэг байгууллагын гишүүн болсон юм. За тэгээ 2008 онд Вьетнамын нийслэл Ханой хотно дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган одоо чуулгахад бид хамгийн анхны 21 эмэгтэй төлөөлөгч одоо илгээсэн тэр чуулганд. За тэрнээс хойш яг дунд нь нэг удаа Чилд яг одоо Вьетнамын дараагийн жилийн Чилд одоо энэ чуулган болсон байгаа юм. Тэгээ тэр үед бол Чил одоо нөгөө төв алгасаж явах одоо нэг хүний зардал бол $3,000 өндөр байсан. За тийм учраас бид нар нэг жил алгасаад тэгэл тэрнээс хойш одоо 2010 оноос хойш бол тасралтгүй одоо төлөөлөгчтэй явуулж ирсэн. За ингээд одоо өнгөрсөн одоо энэ оны 5 сард Австралийн нийслэл Сидней хотод дэлхийн эмэгтэйчүүдийн 28 дахь дээд чуулган болоход Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэ 2008 оноос хойш хугацаанд бол 392 төлөөлөгч оролцсон байдаг. Салбарын орон нутгаас малчин эмэгтэйчүүд хүртэл оролцсон. Идэвхтэй оролцсон өөрсдөө зардлаа төлөөд манайх голон зохион байгуулад ингээд ордог. За тэгээд тэр дээд чуулганд орсноор одоо тэнд дэлхийн шилдэг 1000 одоо удирдагч бизнес эмэгтэйчүүд ордог. Төрийн ба төрийн бас байгууллагын удирдагчид тэгээ бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ордог. Дэлхийн хамгийн одоо том амжилттай яваа корпорациудын одоо CEO, гүйцэтгэх захирал одоо албаны даргач байдаг юм удирдагч эмэгтэйчүүд тэнд одоо мэдээлэл өгдөг. Уулзаж ярилцах, туршлага солилцох. Ингээл төрөл бүрийн сэдвээр эмэгтэй удирдагч хүн яах ёстой вэ? Юуг анхаарах ёстой вэ? Тэрийг агш Монгол эмэгтэйчүүд өгнө. Тийм. Бид тэрийг чинь одоо ингээд орчуулад монголжингоо сонин дээрээ одоо хэвлэн тараан тэнд оролцсон эмэгтэйчүүдийн асуудлаар телевизийн нэвтрүүлэг хийгээд Монголын олон нийтэд хүргэн тэнд одоо явсан одоо 390 гаруй одоо эмэгтэйчүүд гэхэд хувь хүний хувьд бол маш их хөгжсөн одоо ийм дүр зураг харагддаг. Ингээд нүд нь онгойдог, чихэн онгойдог, өөрсдийнхөө гэр бүлдээ тэнд чинь тэр бизнес эрхлэгч удирдагч эмэгтэйчүүд гэр бүлийнхээ ажлыг яаж менежмент хийх вэ гэдэг хүртэл асуудлыг хүртэл ярьдаг. Ер нь хүртээгөө одоо яаж харьцах вэ, яаж ойлголцох вэ, хүүхдүүдээ одоо яаж сургаж хүмүүжүүлэх үү гэд. Тэгэхээр зэрэг энэ бол маш их өгөөжтэй хамтын ажиллагааны гадаад одоо хэлбэр гэж одоо ингэж бид үздэг. За хоёр дахь байгууллага бол бид нар бас одоо 2006-7 оны үеэс Аз намхан далайн бүсийн насанд хүрэгчдийн тасралтгүй боловсролын товчооны гишүүн болсон. За яг энэ байгууллагын сургалт хурал мурал чуулганд бол одоо би болон манай ганц нэг улсууд бол бас нэлээд дээр үед бол оролцсон. Тэгээд эдний одоо нэг том ач холбогдол юу гэхээр зэрэг энэ насанд хүрсэн хүмүүс одоо бүх насан туршдаа одоо тасралтгүй боловсролыг амьдралд хэрэгтэй боловсролоо яаж олж авах вэ гэдэг аргачлалыг боловсруулж явуулдаг. Тэгэхээр зэрэг Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэр Монголжингоо сониноор дамжуулдаг алсын зайны сургалт тэгээд одоо эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд явуулдаг одоо харилцан ярилцлагын одоо ийм дунд зайн шатны одоо сургалт тэгээд сэдвүүд одоо сая зуны сургалт тойрон аяллаар л гэхэд 32 сэдвээр одоо бид нар санал солилцсон байна гэж штэ. Энэ бүхэн бол одоо тэр байгууллагын нөгөө арга технологиор явдаг. Тэндээс бол бид нар нэлийн шинэлэг саналаа авдаг юм байна л да. Ерөөсөө эмэгтэйчүүдийн байгууллагын идэвхтэй сонгуультны зуны сургалт тойрон аяллыг өнгөрсөн энэ жил бид нар 21 дахь удаага зохион байгуулсан. За тэгэхээр зэрэг энэ 21 дахь удаагийн одоо сургалтын жаахан эхлээд тойрон аял байжгаад бид нар 3-4 жилийн дараа зуны сургалттай 2-3 өдрийн сургалттай зарим үед бол 5 өдрийн сургалт явуулжсэн сэдвээсээ болоод ингээд явхад бол бид нар тэр зуны сургалтынхаа материалыг эмэгтэйчүүдийн өврийн дэвтэр буюу гарын авлага болгож тараадаг. Ингээд нийтдээ 17 удаагийн сургалтын гарын авлагыг одоо хамгийн бага нь эхлээд бол нэг 500% хэвлэлдэг чадaltaй байсан бол за дээр нь одоо төсөл хөтөлбөр болоод 3500 одоо эмэгтэйчүүдэд хүргэж одоо сургаад яг зуны сургалтынхаа үеэр бол сургагч багш нараа бэлтгээд тэгээ манай идэвхтэн дэмжигчд бол өөрсдийнхөө одоо орон нутагт сумын хэмжээнд бол сургалтаа өөрөө явуулах ийм болцоотой болт юм байгаа юм л да. Би одоо санаж байна ерөнхийдөө ингээд ийм зуны сургалт одоо тойрон аялал сургалтыг маш нягтруулдаг хүмүүсийн нягтруулна хооронд нь одоо ингэж өөрсдийн ойлголцуулна, танилцуулна тэгээд хамтын ажиллагаа хөгжүүлнэ айгүй давуу талтай байхгүй. Тийм бид нар 20 жилийн байхаа альбом гаргасан найдлан 20 жил боллоо гэдэг чинь бас нэг хугацаа юм байна шүү гэд. Тэгээд одоо тэр 20 жил одоо зуны сургалт тойрон аялж явсан зургнуудаараа альбом хийгээд тэгээ бүх маршрутаа хаагур явав гэд ингээд хэдэн хүн оролцов гэд үзсэн чинь давхарцсан тоогоор 2600 гаруй хүн оролцсон манай тойрон аялалд. Тэгээд дээр нь бид нар 35-6 мянган километр аялсан. Монгол улсын 17-8-19 аймаг
88 сумын нутгаар дайрсан. Тэгээд түүхийн дурсгалт болоод байгалийн үзэсгэлэнт юм 70 гаруй газрыг үзсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ бол зөвхөн мэдээлэл солилцохоос гадна хамтын ажиллагаа одоо хөгжиж манай итгэцэн сонгуультнууд бие биентэйгээ одоо найзалж нөхөрлөхөөс гадна энэ бол одоо их түүхээ мэдэх, эх орноороо бахархах, эцэг өвгдөөрөө одоо бахархах одоо нэг тийм манай ээж нар ч бүр хүүхд өсвөр насны хүүхэд шухтаа хүртэл аваад явдаг. Тэгэхээр зэрэг энэ бол одоо энэ ард түмнийг хөгжүүлэх, эмэгтэйчүүд, эхчүүдийг хөгжүүлэх одоо асар их тийм чухал ажил юм байна гэж бид одоо хожим өөрсдөө одоо ингэж дүгнээд байна. Ер нь эмэгтэйчүүд холбооны гол зорилго эмэгтэйчүүдийг хөгжүүлэх. Тэгэлгүй яа. Эмэгтэйчүүдийг хамгаалах. Тэгвэл одоо бид нар нэг ийм өөрсдөө хөгжсөн мундаг улсууд биш. Өөрөлд нь бол эхчүүд, эмэгтэйчүүд хамтарч тий орчин үеийн манлайлагчийн одоо тухай ойлголтууд их өөр болчиход байгаа шүү дээ. Тэр бол одоо урд нийгмийн үеийнх шиг одоо ингээд даргалдаг, тийм ээ бүх юмыг заадаг, зурдаг хүн биш. Орчин үеийн манлайлагч гэдэг хүн бол амьдарч тэмцдэг. Ерөөсөө адилхан хүн. Тэгээд тэр хамтын ажиллагаан дотроос бие бинийгээ одоо хөгжүүлдэг. Хамтарч өсөж дэвждэг одоо ийм юм л да. Тэгэхээр зэрэг Монголын эмэгтэйчүүдийн холбооны одоо орчин үеийн одоо энэ зарим улсууд зурагтаар тойрог хүрээлэгчид энэ төр гэж яриад байлээ. Яхаарахгүй нэг талаас тойрог хүрээлэгчид. Яг гэвэл тэр эмэгтэйчүүд одоо хүсэл эрмэлзлээрээ энэ байгууллагыг тойрог хүрээлсэн. Зарим улсууд бол яг энэ байгууллагад салхируулах цаг болсон гэдгийг бол би жаахан өөнтгчээр хүлээж авч байгаа. Юу гэхээр зэрэг бид бол өмхөрцөн улс биш. Салхируулах шаардлага байхгүй. Харин Монголын нийгэм ёс суртахуун ёс зүйн хувьд одоо жаахан дараа талтай байгаа энэ үед улс төрийн одоо энэ бохир одоо янз бүрийн юмнаас бол бид нар хүндий байж энэ одоо ууган эмэгтэйчүүд байгууллага бол их ариун амтнаар навч явсан ийм л одоо түүх юм байна гэж бодвол миний хувьд үзэж байгаа. Одоо ингээ их хурл чуулган болгоцоод холбоотой асуудалтай зарим нэгэн одоо хэвлэлээр нийтлэл гарч байгаа байхгүй. Тэгээ яг энэ ингээ иймэрхүү бодлоо зохион байгуулалт явуулдаг л та. Тэгээ тухайлбал энэ дээр жишээ юу гэдэг эмэгтэйчүүдийн байгууллагуудад тодорхой хэмжээний шүүмжлэл нь юу гэж гарч ирэх гэхээр бол төрийн байгууллагуудтай гэж хэлээд байна одоо тийм нэг хамтрах бага хамтардаг ч гэдэг юм уу. Ийм их баг байна. Одоо ийм мэгний одоо юу одоо шүүмжлэл одоо би бол одоо юу гэж боддог гэхээр ингээд ер нь хэд энэ эрүүний нийгэм бол ер нь бол бие даасан айл хараад бас байх хэрэгтэй гэж харж байна. Яг нь ер нь бол хамтрах юм байх. Хоёр талтай. Ер нь бол аливаа асуудал хоёр талтай байдаг. Ер нь бол иргэний нийгмийн байгууллага харьцангуй бие даасан хараат бас ялангуяа санхүү аж ахуйн хувьд бие даасан байх явдал бол нийгэмд аливаа одоо тэр болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг зоригтой хэлэх үндсэл нь болдго юм байлээ. Одоо энэ нээлттэй нийгмийн хүрээлэн бас бусад олон улсын байгууллагын шугамар ирж байгаа эрдэмтэн мэрэгэн багш нар бол ерөөсөө иргэний нийгэм бол бие даасан байх хэрэгтэй гэдэг юмыг бол ярьдаг. Одоо төрийг шах одоо шил одоо ийгчээс одоо өөрөө хийсэн тэр том хилцүүл явуулна гэж шүү дээ. Ёс зүйн суртахуун. Энэ чинь одоо бас нэг хэлбэр шүү дээ. Төрийг шахаж байгаа нэг хэлбэр. Шахаасаа гадна ер нь бол санаа өгж байгаа. Тэгэхээр зэрэг миний хувьд бол ийм байдаг л да. Жаахан одоо ингээд нэг тийм нийгмээ сайжруулъя, одоо энэ бүтэц зохион байгуулалтаа сайжруулъя гэх юм уу, эсвэл ёс зүгээ сайжруулъя гэд ингээд ярихаар зэрэг яг төрийн байгууллагад ажиллаж байгаа улсууд өөрсдөө шүүмжлэлээ гэд ингээд хүлээгээд авчдаг. Уул нь бол тэхэсгүй байгаа. Өөртөө тусаж авдаг. Японы одоо JICA-гийн эмэгтэйчүүдийн хөгжлийн механизмын сургалтанд бол би бас 92 онд суралцж байсан. Хүн амын бодлого хөдөлмөрийн яамд байхдаа. Гэтэл бол тэр ерөнхий сайдын 1-р орлогч бол эмэгтэйчүүдийн байгууллагад хариуцдаг. Сард нэг удаа яг эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллагуудыг хүлээж аваад тэр ерөнхий сайдын 1-р орлогч бол нийгэмд юу болохгүй байна, эхчүүд эмэгтэйчүүд юу болж ийн гэдгийг ингэ сонсдог. Тэгэхээр зэрэг энэ бол аюух ийм эрүүл амьд харилцаа юм л да. Тэгжиж тэр төрийн байгууллагын чинь өөрсдийнхөө ажилд дүгнэлт хийж тэрийг сайжруулах, майжруулах юмыг арга замыг сүйчилдэг байхгүй юу. За энэ чиглэлээр энэ эмэгтэйчүүдийн механизмыг маш сайн ашигладаг хоёр орн бол миний мэдхийн одоо энэ Солонгос бүгд найрамд Солонгос улс Япон хоёр байгаа. Энэ бол эмэгтэйчүүдийн үндэсний механизм маш хүчрхэг. Тэрнийх нь нэг хэсэг нь эмэгтэйчүүдийн иргэний нийгэм байдаг. За тэгэхээр яагаад одоо өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбоог төрөөс их хөндий байдаг вэ гэд хэлээд байна вэ гэхээр зэрэг манай төр бол их улс төрчсөн. Намчсан төр. За тэгээд тэр намчсан төрүүд бид нарыг одоо ингээд манай байгууллага жишээлбэл аль нэг улс төрийн намын харьяалтай бишээ гэд ингээд зах зээлийн ихэнд тунхалчаар зэрэг биднийг бол ерөөсөө арчилсан нам нь энэ ардын намын хувьсгалт намын нөгөөдөл нь болохоор зэрэг энэ арчилсан намын хүн гэдэг ийм хардтай сэртийн юмыг бол одоо жишээлбэл удирдагчийн хувьд над тэр зүсэж байгаа юм л да. Тэгээд зайгаа барьж байгаа. Хоёрдугаар бид нар бол маш их төсөл бичиж өгч, маш их санал тавьж одоо ингэж яваад
ерөөсөө одоо улаан хэлээсэн гэх юм да. Тэд нар бол өөрсдийнхээ намын дэргэд 92 оноос бол намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагад байгуулагдсан. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагатаа л одоо жишээлбэл хүн амын бодлого хөдөлмөрийн яам ч гэдэг юм уу те тэрний дараагийн нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамд намын байгууллагатаа л одоо төсөл санхүүжилт өгöd байх болохоос эмэгтэйчүүдийн холбоонд бол их сонирхохоо болцсон. Ийм байна. За тэгээд тэрний дараагаар бол ерөөсөө энэ иргэний нийгэм төрийн бас байгууллага гэдэг чинь ерөөсөө мөнгө олох хэрэгсэл юм байна гэж сайд дарга нар харж эхэлсэн. Бүр өчтнөө олон янзын төрийн бас байгууллагууд одоо байгуулагдсан. Гол төлөв найз нар нэг ангийнх нь хамаатан сад нь үр хүүхдэн ч гэдэг юм одоо ингээд одоо төрийн бас байгууллага байгуулдаг. Тэд нартай өөр сонирхол болоо явсан. Тэгээд тэр байгууллагууд бол жишээлбэл Монголын эмэгтэйчүүдийн холбоо шиг та түрүү хэллээ шүү дээ. Доктортой үйл ажиллагаа явуулаад ингээд одоо нийгэмд одоо ингэж нөлөөлөх хүчин болж ингэж гарч ирч чадаагүй нэг төсөл аваад төслийн мөнгө дууслаа алга болдог. Ийм л одоо байгууллагууд өөрийн зорилготой. Тий, өөрийн зорилготой мөөх шиг олширсан. За тэгээд ингээд одоо нэг одоо дарааруулж байдаг юм нэг томоохон хүн лөө одоо төхөж очиод одоо ингээд хамтарч ажиллах гэхээр нөгөөтг нь хард сэрддэг. Энэ хин тэрний хүн. Юу намын байтугай одоо нам дотроо фракцлаад энэ Эрдэнэ чимэг тэрний хүн, инх баярын хүн, энэ Эрдэнэ чимэг инх болдын хүн гэд одоо ингээд идэг нэг тийм сонин одоо яс зүггүй байдал ч одоо энэ манай намын болон төрийн дээд удирдлагуудад их бий боллоо шүү дээ. Энэ бол ард түмнийг их талцуулж одоо мохордолд оруулж байгаа ийм байдал юм байна л да. Тийм учраас бид одоо энэ байгууллагаа ариун байлгах, нэр төртэй байлгах, үйл ажиллагааг доктортой явуулахын тулд ямар нэгэн одоо намын юм уу одоо тийм удирдах хүний нөлөө оруулахгүйгээр бас хөндөй байх энийг зах зээлийн орой босгох цагийн улс төрийн одоо нөхцөл байдлын одоо нэг ийм үеийг гэтлэн давж байгаа. За гэхдээ энэ улс төрийн нөхцөл байдал бохир улс төр гэдэг юм уу энэ юм бол одоо хүртэл үргэлжилж байгаа. Би одоо ингэж харж байна шүү дээ. Монголын эмэгтэйчүүдийн байгууллага дээр шүү дээ. Монголын хүн амын 50% байхгүй юу? 50% их том тоо. За Монголын одоо ингээд сонгогчдын 50% гэдэг ч юм уу. Инхээр энэ бол одоо улс төрийн одоо том намуудын зүйлс хэрэгсэн зүйлс анхаарал тавихаас аргагүй гэж одоо би дүгнэж шүү дээ. Тэгээд ерөнхийдөө юу гэдэг айж тохиолдолд хязгаарч байсан гэсэн энэ бол энэ эрх баригч намууд бол яадаг хөвгтөр ийм төрийн бас байгууллагуудыг өөрхөн иргэшээлд байлгах, мэдлэг байлгах ийм сонирхлыг байнга агуулж ирсэн. Тэгээ би одоо ч гэсэн энэ одоо болох ч байгаа энэ одоо чуулганд бас эрх баригч намын зүгээс бас тодорхой сонирхол байна шарж байгаа байхгүй би хувьдаа тийм. Одоо би тэр нийт таны одоо өөрсдөө нийт дэвссэн байна шүү дээ. Оюун гэрлээд одоо манай сэтгүүл зүйн салбарын хүн. Энэ хүн бол одоо Монгол Ардын намын баг хурлын гишүүн тийм. Тэгээ өөр ямар сонголттой байсан мэдхгүй тийм. Тэгтээ ийм хүн одоо шил эмгтээчд Монголд ажиллаад туршлагагүй хүн одоо нэр дэвшиж чинь би харахтаа бол энэ намын бас юм сонирхол ард нуугдчихсан шарч байгаа. За тийм. Тэгэхээр яг юуны төрөнд бол одоо Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг энэ иргэний нийгмийн байгууллагыг залуу, чадaltaй, мэдлэгтэй, боловсралтай ийм олон эмэгтэйчүүд сонирхоод тэгээ энэ байгууллагт одоо хүчээ сарья гэж нэр дэвшиж байгаа явдлыг бол би нэг талаасаа бас бахархаж байгаа. Талхан ухах хэрэгтэй тийм бахархаж байгаа. Юу гэхээр зэрэг байгууллага маань одоо хүнд тоогдож байгаа юм байна. Энэ бол одоо бас нэг тийм хинч ирэхгүй, хинч нэрээ тий хинч нэрээ твшүүлэхгүй одоо тийм байгууллага байх юм бол одоо бас тосгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо энэ олон эмэгтэйчүүд одоо 3-4-өөр одоо ингэж ирж байгаа бас одоо ингэж нэр твшнэ гэж сонсогдоод басчгүй улс төрч нэлээд одоо том ийм байгууллагын нэр хүнд өссөн байна. Тий. Энэ бол байгууллагын нэр хүнд өссөн байна. Нэг талаасаа нөгөө талаасаа улс төрийн хүчнүүд одоо бас энэ байгууллагыг одоо хэрвээ алдчихвал яах вэ гэж айж байгаа юм гэж ингэж болгоомжлж байгаа. Тэгээ яг манай удирдах зөвлөлийн төрүүчийн хурал дээр ер нь бол бид одоо энэ байгууллагынхаа ерөнхийлөгчийг альва нэг улс төрийн намын гишүүн бос байна гэсэн нэг ийм 7 дахь шаардлага байсан. Тэгээд ер нь улс төрийн намын гишүүн бос хүн байна, ерөнхийлөгчд нэр дэвшнэ гэдгийг хүний эрхийг хязгаарласан гэдэг одоо агуулгаар одоо манай удирдах зөвлөлийн дийлэнх олонхын саналаар бол хассан л да. Миний хувьд бол төдөлдсөн. За яагаад төдөлдсөн бэ гэхээр зэрэг бид одоо өнөөдрийн өдрийн хүртэл ядаж одоо эхчүүд эмэгтэйчүүдээ нам улс төр үзэл суртал шашин шүтлэг хөрөнгө чинээ альва ямар нэгэн байдлаар одоо яс үндсэрч байдаг юм уу ялгарлахгүйгээр одоо байдаг ирдэг ханддаг нэг байгууллагатай бай гэсэн одоо тэр 90 оны эхэн үеийн одоо тэр уламжлалаа бол барих систем болов гэсэн нэг ойлголт бол надад бас байгаад байдаг нэг талаасаа. Нөгөө талаасаа ер нь бол яг Монгол хэн хүчтэй байна гэхээр зэрэг одоо эрх барих
нам л одоо хүчтэй байна шүү дээ. Тэгэхээр зэрэг эрх барих нам бүх засаг захиргааны байгууллагуудаараа дамжуулаад одоо төсөл хөтөлбөрч байдаг юм уу төсөв мөнгө бүх юмыг одоо мэдчихээн гэдэг утгаараа бас нэг одоо энэ байгууллага биднэрт нэг юм цалин ч юм уу одоо нэг өглөг тэтгэмж ч юм уу юм аваад өгчихгүй байх гэж бодож байгаа бас нэг хөрхий хэсэг байна шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо ухаандаа манай одоо энэ нэгдсэн чуулганы төлөөлөгчдөд одоо энэ эсэргүүцэл гаргаад янз бүр болоод байгаа хүүхнүүд юу гэж яриад байна вэ гэхээр зэрэг эмэгтэйчүүдийн холбоо 108 мянган төгрөг аваад ах юм. Хураамж авчиж юм хийгээд байна тий. Бид нар бол хураамж авахгүйгээр та нарыг одоо хурал суулгах гэдэг ингэж хэлсэн байна л да. Тэгэхээр зэрэг энэ бол одоо зах зээлийн нийгмийн одоо хөгжил биш юм байна. Иргэн хүн ер нь бол одоо төлбөрөө төлсөн хүн илүү ихтэй байна. Ард юм байна тий. Өөрөөр хэлбэл төрийн төсвөөс л одоо бэлэн юм авч амьдрдаг, тэгээд юм гуйдаг, тэгээд одоо гуйсан мөнгөнийхөө хэмжээгээр одоо хүнд үйлчлдэг нэг тийм бэлтгэгчин гэх юм уу одоо хүч чадламжтай тийм хэсгийг л одоо ингэж хөхүүлэн дэмжих гэдэг нь шүү дээ. Тэгэхээр зэрэг эрүүл сарвал зах зээлийн нийгэмд эрүүл сарвал байна гэдэг бол иргэн хүн өөрөө мөнгө олж авах хэрэгтэй. Өөрийнхөө бизнесээр, өөрийнхөө ур чадвараар. Тэр олсон мөнгөө өөрийгөө хөгжүүлэхэд зарж явах хэрэгтэй. Ялангуяа олон нийтийн үйл ажиллагаанд эхчүүд эмэгтэйчүүд одоо зардаг мөнгөтэй мөнгө хураамжаа төлөөд тэр хураамж бол одоо 108 мянган төгрөг бол бүгд одоо юм болоод эзэндээ буцаад очдог. Учираас сэтгэл ханамжтай эмэгтэйчүүд 5 удаагийн чуулганд одоо хураамжаа төлөөд 2-3 мянгаар ирж оролцоод байна шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр одоо нэр төртэй эхчүүд эмэгтэйчүүдийн одоо үйл ажиллагааг цөөхөн тооны эмэгтэйчүүд одоо явуулгаар ард нь одоо зориуд гуйвуулж одоо ингэж гутаах эмэгтэйчүүдийн ууган байгууллага гутаах ёс зүйн ёс суртахууны одоо доголдол дараатал одоо гаргаж байгаа юм л да. Гэхдээ би бол тэр эмэгтэйчүүдийг бас одоо буруутгахгүй байна. Яг тэгэхээр зэрэг энэ улсууд чинь нөгөө холбооны дүрм гэж юу юм Монгол улсын төрийн бас байгууллагын хууль гэж байна. Тэгээд одоо энэ байгууллагыг явуулахад одоо бас санхүү эдийн засаг энэ бүх юм тооцоотой байдаг. Тэртээ тэргүй тэгээд яг энэ одоо энэ олон Монголын 51% эзэлдэг эхчүүдийг 160-70 хүн төлөөлж орж ийн гэж ингэж хэлээд байгаа. Гэтэл төлөөллийн ардчлал гэдэг бол өөрөө эргэцэн үндэстэй цаана. Бид нар одоо их хурлын 76-ын гишүүнтэй шүү дээ. Гэтэл энэ 76 хүн чинь бол Монгол улсын 3 сая гаруй бүх иргэдийг төлөөлж байгаа. Тэгвэл яагаад одоо тэд нар 76 хүн байна 400 хэд болъё гэж ирж одоо телевиз авчирч тэр юуны 76-гийн хурал дээр одоо өнөөдрийн манай удирдах зөвлөлийн хурлыг дайрч орж ирсэн шиг ирэхгүй байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол харьцан асуудал шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ эмэгтэйчүүдийг цаана турхираад байгаа. Ингээд одоо учир зүггүй юмд монхруулж одоо явуулаад байгаа бас нэг хүчин байгаа л да. Тэгэхээр зэрэг би бол одоо тэр эмэгтэйчүүдийн одоо толгойлж ирж байгаа хүмүүст бол хэлж байгаа. Энэ юмыг явуулж байгаа улсуудад хэлж байгаа. Эцсийн бол энэ та бүхний намын нэр хүнд шүү. Монгол гэдэг бол жоохон тий. Монголын эмэгтэйчүүдийн холбоонд тухайн орон нутагта, тухайн бүс нутагта эмэгтэйчүүдийн санал бодлын ихэнхийг илэрхийлж идэг хүмүүс сонсч идэг ийм удирдлагууд байдаг. Тэгэхээр зэрэг хэрвээ та нар Монголын эмэгтэйчүүдийн одоо ээлж чуулганы үйл ажиллагааг одоо ингэж боснуулах одоо таслах ийм үйл ажиллагаа явуулах юм бол хэрвээ та нар улс төр хөл тавья гэж байгаа бол та нар одоо карьераа таслана шүү. Та нар бол одоо нэр хүндээ алдсан шүү. Тий гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр зэрэг зөвхөн тэр одоо тодорхой эмэгтэйчүүдийн нэр хүндийн тухаас ч асуудал биш. Энэ эдний цаана байгаа тэр одоо хүмүүс чинь нэг тодорхой намын гишүүн байгаа шүү дээ. Тэдний одоо цаана байгаа нам улс төрийн хүчний нэр хүнд бол унна. Ер нь бол саяны манаас одоо судалгаагаар одоо ёс суртахуун ёс зүйн асуудал хөндөгдсөн гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр санал асуулгын одоо 70-80% нь бол энэ улсын хурал тэгээ улс төрийн хүчнүүд одоо шүүх хяналтын байгууллагч байдаг юм уу засгийн газар ийм байгууллагууд бол одоо энэ ёс зүй ёс суртахууны уналтанд орох хамгийн дээд хувийг авцсан байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол үшээ одоо энэ улс төрийн ёс зүйгүй байдал тэгээ гүтгэлэг тийм ээ одоо хагалган бутрахах талцсан хувилдах энэ бүх одоо үйл ажиллагаа бол ард түмний дунд бол үндсэндээ тараа таниулсан байна. Ийм юмд чинь бол ард түмний ихэнх нь хуурагдхаа болсон байх шүү гэдгийг тохио сануулга явж байгаа. За тийм учраас одоо улс төрийн сонгуул удахгүй болно тийм ээ. Ийм үед бол одоо улс төрийн намынхан одоо Монголын эмэгтэйчүүдийн байгууллагаар нэг их одоо оролдохгүй байсан дээрээс гэлээхтэй та бүхний одоо оруулж ирсэн тэр нэр дэвшигчид бол үнэн шударгаараа сонгуульд оролцсон. Би тэр залуу эмэгтэйчүүд хэлж байгаа. Та нар одоо эрдэнэчин эмэгтэй заавал бичлж уулзах гад ямар нэг юм дээр тохиролцох гад дараа нь би таныг тэгн ингэн гэж ярих гэдэг хэрэггүй. Би одоо олон удаагийн утасны одоо уудлага янз бүрийн юмнаас одоо ингээд цогтож яваад эцэст нь бол би хэлсэн. Тэгэхээр зэрэг та нар залуу хүмүүс байна.
тийм ээ. Улс төр Шудраг нийгмийн ажилд шудраг өрсөлдөд үз. Би та нарыг хизээч л өөртөхгүй. Би бол одоо төрүүчийн сонгуулийн үеэс л энэ ажлыг өгчих гэж бодсон юм л да уулна. Ер нь бол өгчүүл надад хувь хүнд ч гэсэн дээр байна. Би бас нэг байгууллагад одоо ингэж олон он удаан жил боллоо. Хийх ёстой юм хийлээ. Энэ байгууллагын хөл дээр нь зөксөлөө. Тэгэхээр зэрэг надад бол ямар нэгэн тийм хувийн сонирхол алга байна. Зөв хүнд үлдээх ёстой шүү. Зөв хүнд үлдээх ёстой тий. Ерөнхийдөө би бол одоо бас өнөөдөр цогцлмаа дарахад хэллээ. Би бол ардын намаас нэр дэвшин, ардчилсан намаас нэр дэвшин гээд энэ одоо намын гишүүний тэр шаардлага гэдэг ямыг эндээс авч хаяхтаа манай удирдах зөвлөөс авч хаяхтаа ер нь бол одоо бас тэр намаас нэг тиймэрхүү улсууд одоо ардын намд бол хөөрхөн хэдэн дид сайдад байна л да. Ер нь бол боловсралтай, сөрхий сэргэлэн чадaltaй одоо энэ дээр гишүүн гээл байж гэн тий. Тэгэхээр зэрэг тийм хэмжээний улсууд ороод ирэх болов уу гэж бодож исэн. Ер нь бол тэгэхээр яг би энэ хүнийг бол нэр дэвшигчийг муу гэж хэлэхгүй байна. Гэхдээ тэр хүний одоо CV гэж хэлдэг шүү дээ. Одоо анкетны дааныг ингээд уншихаар зэрэг бол би энэ байгууллагыг одоо зүгээр тавиад ингээд хүлээлгээд өччих. Тийм юм бол байхгүй байна. Би бол одоо ардын намын том нэлээд том одоо хүнд бол нэр дэвшигчий чинь би танилцъя л гэж одоо ингэж хэлсэн. Тэрнээс янз бүрийн юм амлаагүй. Тэгээд одоо хэрвээ олон түмэн одоо манай энэ ерөнхий зөвлөлийн гишүүд дийлэн холонхороо ер нь бол залуужуулах ёстой. Тэгээд энэ намаа дэвших ёстой. Энэ намынх нь хүнийг дэмжээ гэх юм бол би гомдохгүй. Энэ бол олон түмний сонголт, тийм ээ. Энэ байгууллагын одоо цаашдаа хувь заяаг авч явна гэсэн итгэл бол тэндээ байдгийн байна гэдгийг бол би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бас тодорхой хэсэг хүмүүс бол би хэлсэн шүү дээ Монголын эмэгтэйчүүдийн холбоо ганцхан ардын намын улсууд биш. Маш олон нам босчууд ихэнх нь. Тэгэхээр зэрэг бас нэг хэсэг улсууд бол одоо чимгээ даргаадаа битэн нэрээ татгээд байгаа. Тэгэхээр зэрэг би нэг хуваа хичээгээд би ч одоо тэтгэврээ тогтоолгоцсон хүн. Тийм миний аж амьдрал бол одоо нэг амтнаас одоо цалин мөнгө гуйгаад авах хэмжээнд бол бас биш байна. Тэгэхээр зэрэг би хуваа хичээгээд одоо ингэж явж байгаа юм шиг надад санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг гол нь одоо бид нар байгууллагынхаа одоо ирээдүйн хувь заяа доктортой үйл ажиллагааг энэ хүртэл явуулсан юм чинь одоо дараагийн одоо нэг хэдэн жилийг ингээд бас аятайхан явчих юм бол Монголын нийгэм зөвшрөх байх, ёс суртахуун, ёс зүй дээшлэх байх, төрийн байгууллага чадваржих байх, энэ байгууллага эргээд одоо төртөөгөө ажиллах их тийм сайхан одоо сувг канал гарч ирэх байх гэсэн одоо энэ найдлагын үүднээс одоо олон түмний хүсэлтээр бас нэг хэсэг хүмүүсийн одоо хүсэлтээр одоо ингээд сууж л байна л да. Тийм. Сая өөр ширээс сонсны ялаа тэрний дөрмөндөө нэг намын гишүүн хүнийг одоо ингээд тий дивч болохгүй гэсэн заалтыг хассан гэж штэ тий. Тэр дөрөнд байгаагүй юм. Зүгээр ерөнхийлөгч тавих шаардлага, удирдах зөвлөлийн гишүүнд тавих шаардлага гэдэг манай удирдах зөвлөлөөр баталдгийг. Манай сэтгүүлчний их хурлаар бас манай сэтгүүлчний дөрөнд бас юм улс төрийн албан тушаалтан, улс төрийн сонгуультай хүнийг одоо үүдээ ерөнхийлж нийт төвшил болохгүй гэсэн заалтыг бас хассан шүү дээ. Тэгэхээр нэг юм хөл юм яваад байгаа байхгүй. Тэгээд би адил сонсоод байгаа байхгүй. Энэ эрх баригч нам бол шилдэг ийм төрийн өмсөө бол ялангуяа нөлөө өгөх төрийн өмсөө болуудыг сонирхож яана гэж харж байгаа юм бол. Сонирхоо төдийгүй те. Тэгээд оролцож гэнэ. Тодорхой сценарий өгөх баг ажиллаж гин гэдэг мэдээлэл надад хүмүүс ярьсан. Тэгэхээр зэрэг яг нь ер нь бол одоо чуулган дээр ороод тэр Монгол улсын төрийн бас байгууллагуудын хууль Монголын эмэгтэйчүүдийн холбооны дөрмийг зөрчих альва ямар нэгэн тийм санал одоо боснуулах үйл ажиллагаа гарч ирж магадгүй юм шиг байлээ. Тэгэхээр зэрэг би бол яг одоо энэ боломжийг ашиглаад манай ерөнхий зөвлөлийн гишүүдтэй юу гэж хэлж байгаа гэхээр зэрэг ерөөсөө төрийн бас байгууллагын хуулийг тэгээд холбооныхаа дөрмийг баримтлан шүүл гэж тэхэл юм бол бид одоо хинч гарч ирсэн хамаагүй. Үн шударгаараа сонгогдож байгаа гэсэн үг. Тэгээд яг одоо тооллогын комисс тэр янз бүрийн одоо процедур бол одоо сайн ажиллах байх, үн шударга хүмүүс ажиллах байх. Ер нь бол одоо эхчүүд эмэгтэйчүүд бол ер нь энэ ариун ёс журам, үн шударга, үүрэг хариуцлагыг бол үүрдэг. Нуруундаа үрдэг. Та одоо бас нэг хэлжсэн шүү дээ ярианда эмэгтэйчүүд Монголын эмэгтэйчүүд бол одоо их ачаалттай гэж тий. Тэгэхээр зэрэг ачаалттай байхаас аргагүй. Ягаад тэгэхээр зэрэг амьдрал юун дээр тогтдог юм бэ гэл тэгэхээр зэрэг одоо мөнгөн дээр тогтдогч гэдэг хүн байдаг, хайрын дээр тогтдогч гэж хэлдэг хүн байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг амьдрал гэдэг бол одоо хариуцлага дээр тогтдог. Монголын амьдралыг бол эмэгтэйчүүд авч явж байгаа гэж яриад байгаа шүү дээ. Энэ бол бас хоёр талтай. Эмэгтэйчүүдээ одоо жишээлбэл таныг бол би бас өгөөсөхгүй байна л да. Одоо жишээлбэл би хань нөхөртэй бас өөр хүүхэдтэй
хүүдтэй тий. Тэд нарыг харахад бол одоо адилхан зүтгэл байгаа. Бас зовоол байгаа. Тэгэл улсын ажлыг цаг наргүй хийгээл байгаа. Тийм ээ. Тэрнтэй адилхан одоо Монголын бүх эрчүүдийн гудамжинд яваа одоо танаа энэ ажилтан албан хаагчтай байна тий. Сайхан залуучууд байна тий. Ингээл одоо ажиллаад байна шүү дээ. Тэгэхээр зэрэг тэрийг бол нэг тал руу нэрээсээ дөвөлгөж болохгүй. Ерөөсөө энэ гендерийн тэгшэрхийн асуудал гэдэг бол одоо бие биенийхээ давуу талыг харилцсан бэлэглэж тийм ээ тэр эгалитар сул талаа нөхөд сул талаа нөхөд тэр эгалитар зарчмаар одоо хамтран одоо амьдралын төлөө тэмцэл гэсэн агуулгатай шүү дээ. Тэрнээс шин нэгнийг одоо эсрэг сөрөг болгоцох, дайсан болголцох, бие биенээсээ дээш давуу гарах гэсэн одоо ийм тухай ойлголт биш. Ер нь бол Монголын одоо эртний элен цулан зөвөг дээдсийн одоо сургаалд бол энэ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгмийн байр суурь, үүрэг хариуцлага бол их маш тодорхой байж энэ нь бол цаанаасаа генерээ одоо нөхцөлдсөн байдаг гэдгийг бол маш их үндсэлтэй тавьж гисэн. За тэгээд тэр дотор бол одоо тэр ёс зүйн кодекс, ёс суртахууны кодекс гэдэг юм бол одоо ер нь бол эмэгтэй тал навж явдаг юм байсан. Ер нь бол эрэгтэй эмэгтэй хоёр байлгад бол ер нь эмэгтэй хүн зөв бол бас зөв яваад байдаг гэж. Зөв яваад байдаг. Яг үнэ. Тэр бол одоо амьдралын үнэн гэж боддог тийм. Эмэгтэй өөрөө хүмүүжил тий. За эмэгтэй хүн гал ингээд тийм ч учраас одоо манай нэгдсэн чуулганы хэлцэх асуудлыг эхчүүд эмэгтэйчүүд гаргаж ирлээ шүү дээ. Энэ бол нийгмийн захиалга, нийгмийн шаардлага юм байна. Тэр утгаараа эргээд одоо энэ ёс суртахуун ёс зүйгээ дээшлүүлэх асуудлаа манай Монголын эхчүүд эмэгтэйчүүд одоо эхлүүлж тэр генд байгаа далд ухамсарт байгаа тэр одоо ёс суртахууны төлөвшлийг ингээд сэрээж тэгээд ер нь бол маш их тийм ариун ёс журамтай байснараа монголчуудын өвөг дээдс бол дээд тэнгэрийн одоо их тийм хүч энергийг авч дэлхийг засаглаж исэн юм байлээ л дээ. Хувь заяатай юм алсууд. Тэгэхээр зэрэг тэр хувь заяа, хувь тавилан бол монголчуудад байгаа гэдгийг бол бас эрдэмтэн мэрэгч зөнчд бол хэлээд байгаа юм. Манай одоо энэ ген мэний судалгаа, орчин үеийн гений судалгаагаар бол монгол хүнд тэр оюун ухааны ген буюу тэр одоо дэлхийн бусад улс үндэстнүүдэд цөөхөн байдаг ген бол бараг 96-7% агуулмжтай байна гэж одоо судлаад байгаа шүү дээ. Орчин үеийн генетикийн шинжилгээ ухаан бол маш их одоо хөгжсөн байна. Тэгэхээр зэрэг тэр одоо Монголын эхчээд эмэгтэйчүүд хэрвээ оюун санаагаараа нэгдэж чадах юм бол маш хүчтэй. Тэр оюун санаагаа бид ариун байлгах юм бол бид төр засгаа цэвэршүүлж чадна. Энэ бол 1-2хан сонгуулийн одоо хугацааны асуудал юм байна. За тийм учраас Монголд бол маш их гэрэлгийгээтэй ирээдүй бий. Энэ асуудлыг л одоо бид энэ нэгдсэн чуулганаараа ярьж. Ер нь бол энэ аливаа сонгуул болох хүмүүсийн болгоомжтой байхгүй. Асар их зохион байгуулалт тэгээд ард нь асар их мөнгө тараалт гэж явагддаг байхгүй. Гэхдээ одоо зөвхөн мөнгө тараалтаар юм бичсэн шийдэл гардаг. Цаг өнгөрч байгаа гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол одоо юу гэдэг одоо нэг одоо мөнгө дутуудах цаг үйл ерөнхийдөө төсөл рүү ирж байгаа. Яг надад нэг ээж бүр хинтийн ээж ингэж хэлсэн. За яг ингээ зах зээл хөгжлөө, бид мөнгө төгрөгтэй боллоо, малай мэддэг боллоо, зардаг боллоо. Торгон дээл өмсч одоо үзлээ. Машин барьж үзлээ. Яг хөө тэр одоо үнэтэй машин уу, хямдхан машин уу гэдэг бол нэг асуудал л та. Зарчмын хувьд мөрөөдөл байлаа тий. Тэгээд яг амьдралын хүний амьдралын зорилго бол энэ биш байдаг юм байна. Биднэрт нэг л юм болохгүй байна. Тий. Одоо бол бид нар яг тийм эдийн засаг мөнгө төгрөг гэхээс илүү одоо нэг өөр энэ улс орны одоо засгаар тогтнол юм ярмаар байна гэдэг аахгүй юу. Энэ бол одоо зүгээр малчин ээжийн үг. Тэр хүн бол одоо өөр юм бодож байна. Өөр юм бодож. Том утгаар нь асуудал гарч. Тий. Одоо нөгөө нэг өөрийн хувийн асуудлууд ингээ шийдэгдээд нэг их одоо ядуу зүдгийн зовлон ингээ өнгөрөөд ирэхээр зэрэг одоо өөр мэдээллүүдийг авч штеп алсаж хараад манай улс юу болчих вэ? Тий. Улс юу болчих вэ? Хот юу болчих вэ? Манай аймаг юу болчих вэ? Тий. Энэ зам харгуу юу болчих вэ? Гэт ингээд ярихаар зэрэг одоо бас манай эхчүүдийн дотор бол им сэрээгүй далд юм байна. За тэгэхээр одоо танаас үгтэй. За Монгол эмэгтэй хүн гэж одоо энийг одоо томьёолоо хийж бол та хийчих байгаа даа гэдэг нь те. Өнөөдөр Монгол эмэгтэй нэг ерөнхийд нь ингээд бид хоёр яриагаараа ер нь бараг л дарагчлаа. Ерөөсөө яг ер нь ёс суртахууны төлөвшлийн хувьд уламжлалт өвөг дээдсээс ирсэн одоо тэр ёс зүйн кодексийн хувьд бол монголчууд бол үнэхээр дээгүүр артан байсан. Маш одоо тайван ууж одоо сэтгэлтэй маш алсын хараа холж бодлоготой, маш инэрэнгүй, хүүхдэд их хайртай. Тэгэхээр бид ч одоо хүний хүүхдийг миний хүү гэж дуудаал одоо онгоо хүртэл гарсан шүү дээ. Нэг телевизийн сэтгүүлч танаа одоо ямар телевизээр хэлээд тий. Миний дүүгийн нэр хэлээ хэн блэ гэсэн чинь нөгөө хүүхд нь таны дүүгийн нэр үү би мэдэхгүй гэсэн тий. Тэгэхээр зэрэг энэ
энэ бол нийгэм их ондоошж байгаагийн хэлбэр юм л да. Бидний үеийнхэн бол одоо хинч намайг миний хүү гэж дуудаж болно. Би хэнийг ч миний хүү гэж дуудаж болно гэдгийг мэддэг байсан. Одоо нэг настай аваад дэлгүүрт ороод миний хүү тэр талхны үн хэд гэж ийн гэсэн чинь нөгөө манайд сурдаг солонгос оюутан Монгол хэл сурж байгаа солонгос оюутан эргэж хараад би таны хүү биш ээ гэсэн гэж онгоо гарч байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ ерөөсөө ёс суртахуун ёс зүйн юмыг харуулдаг байгаа. Тэгэхээр зэрэг энэ тэр монгол хүн дотроо Монголын эмэгтэйчүүд бол би одоо ингээл олон жил эмэгтэйчүүдтэй ажиллалаа. Маш их одоо зовлон даадаг. Маш их одоо тийм амьдралын ухаантай, төвчээртэй ерөөсөө тийм байхгүй юу. Одоо монгол эмэгтэйчүүдийг тодорхойлог ингээл хэлэх юм бол эрэгтэй хүнээс одоо юугаар ялгархаа гэхээр зэрэг би бол төвчээртэй л гэж хэлнэ. Тийм. Тэсвэр төвчээртэй. За одоо ингээд чуулган. За чуулган гэхлээр чуулган одоо ингээд та бүхэн бас сайн өндөрлөлт байдаг тийм. Тэгэхээр чуулганы өмнө бас Монголын эмэгтэйчүүд гэж одоо бүгдээр оролцож олж чадахгүй шүү дээ. Чадахгүй. Тэ 3,000 хүн одоо ярьжтэй нэгдсэн юмд оролцсон байна тийм Монголд. Эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулганд оролцсон. Дараад нь бол Монголын эмэгтэйчүүдийн ээлж даруй хэлбэр чуулганд оролцсон тийм. Тэгэхээр үлдсэн эмэгтэйчүүд хамтж бас та бас тэгэлгүй яг уу. Тийм. Ийм одоо сайхан боломж олгож байгаа танай телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамт олондод их баярлалаа. Танд хувьчлан их баярлалаа. Одоо ингэ дэмжиж хагаад тэгэд ер нь бол бидний одоо энэ ярьж байгаа эмэгтэйчүүдийг хөгжүүлэх гэсэн одоо энэ нэгдсэн чуулганы материал, илтгэл, тэндээс гарч байгаа зөвлөмж энэ бүх юмыг бол төлөөлөгч эмэгтэйчүүд орон нутагт очиад сурталчилна. Тэгэхээр зэрэг энэ одоо яриа хэлэлцүүлэг энэ юмд бол маш их идэвхтэй оролцоорой. Мэдээллийг одоо сайхан хүлээж аваарай. Тэгээд одоо эмэгтэй хүн их хүн болгон Монголын нийгмийг одоо цэвэршүүлэх, ёс суртахуун төлөвшлтийг одоо сайжруулах, ёс зүйн боловсролыг одоо цэгцлэх энэ ажилд бол одоо манлайлагч байгаарай гэж манай өвөг дээдэс бол сургасан байдгийн. Ердийн галж шатахгүй ертөнцийн бозрыг оюуны бэлгийн галаар шатаана гэж. Тэгэхээр зэрэг одоо эхчүүд эмэгтэйчүүдтэй би энэ ердийн галж шатахгүй ертөнцийн базрыг оюуны бэлгийн одоо хүчээр галаар шатаах их хүчин байгаарай л гэж одоо ингэж захиад. За та бүхэн ингээд ярьц цагаар өндөрлж байна. За ингээд удахгүй болгож байгаа за энэ чуулганд амжилт хүсье юм байна. За ингээд бас Монголын эмэгтэйчүүдтэй хийж байгаа ажил чинь бас цаашдаа ажил чинь цааш тусаад амжилт хүсье. Баярлалаа. Сэндийн энх бат контрол комендатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут.